өнөөдөр тэмцээний өдөр одоо ингээд тэмцээнд орох тэмцээн болох газрын гадаа ирсэн байна. За бүх юм биелэн, би биелэн одоо бөөндөө орж тэмцээнээ сонирхцгаая. За сайн байцгаана уу? Ингээ Монголынхаа месс бисгийн тамирчин Чинсанахтайгаа таарлаа. Яг одоо тайз руугаа гарах гээд бид тайзны ард би алалт хийгээд тэлхлээ гэж. За сэтгэл санаа ярина хаа. Сэтгэл санаа бол үнэхээр гайхамшигтай мэдрэмжийг аваад зогсож байна. Тэгээд яг энэ спорт руу хөл тавьж орсон, дурлж гэсэн хүн бүрийн яг хүсч мөрөөддөг зүйл бол яг энэ олон улсын дивжин дээр олон улсын шүүгч нараар шүүлгээд олон улсын өрсөлдөгчдтэй хамт ингэ зогсно байдаг болох гэж бодож байна. Тэгээд миний хувьд бол яг тийм байсан. Яг одоо тэр мөрөөдлөө биелүүлэх гэж зогсож байна. Аль хэдийн ирсэн байгаа тэгээ тайз руу гарч байгаа л миний хувьд бол хамгийн том баяр багтал ялалт юм шиг мэдэрч төрж шээ. Яг таны анхны аматур тэмцээн шүү дээ, тий? Анхны аматурын одоо тэмцээн ингээ харахад зохион байгуулалт хэр байна? Таны хэр санагдаж байна, тий? Тэмцээн ямар хөө болд юм байна? Тамирчид ер нь хэр байна? Өрсөлдөгч нар ямар хөө байна? Юусоо юу л юм байна? Зохион байгуулалт ингээл орчин бүтээмийн ажиллахад бол ингээд шал өөр үнэхээр шал өөр төвшөнд байд юм байна. Тэгээд дээрэс нөгөө олон улсын тамирчид ирчихэж байгаа болохоор олон өөр ингээд хүмүүсийн бие физик ингээд бие авч байгаа байдал ингээд амар өөр юм байна. Тэгээд илүү гоё байдаг. Энэ тэмцээнд одоо хэдэн сар биелдэв? Ер нь өмнөх өмнөлтөөсөө илүү дэвшилт апдейт хийж чадсан уу? Таны камбэк одоо яг хэр байна? Талаараа жоох юм. Ер нь бол яг бэлцэн хугацаагаа бол 5 сар. Яг он гараад шууд бэлцэн өмнө яг хүрж байгаа төвшөндөө хүрч чадсан гэж одоо өөрийгөө дүгнж байгаа. Тэгэхээр яг тэгжил зорьсон. Энэ бол next level болох хэрэгтэй байна. Next level хүрэх хэрэгтэй байна гэж яг зорьсон. Тэгээд тэрэндээ хангалттай хүрсэн. Яг одоогийн байдлаар одоо өөрийнхөө хэмжээ хамгийн макс төвшөнд контроллоход байна. Хамгийн макс төвшөнд хүрч чадсан. Тэгээд тийм болохоор сэтгэл хангалуун байна шүү дээ. Тэгээс одоо 8 жилийн дараа буцаж ингэж гоё формдоо ороод тэмцээндээ ороод явах мэдрэмж хэр вэ? Гоё. Нилээ гоё. Тэгээд нилээ чанга байсан. Нилээ хүн байсан. Тэгээд 8 жил ингээд тэмцээнд орох хүн төсөөрчж байгаа болохоор бүх юм ингээд шинээр хийж байгаа юм шиг. Анх удаа тэмцээнд орж байгаа юм шиг. Анх удаа бэлтгэл хийж байгаа юм шиг. Нилээ шантармаар байсан. Гэхдээ ямар ч сан арданд аваад гарсан. Тэгээд гоё байна. За. Окей, за ингээ ахтай амжилт хүсье. Тэр чи одоо нэг ангид орно шүү дээ, тийм ээ? Тайзны хам дараа налаад ингээ. За баярлалаа.
ямар ч сан мултарчлаа. Энэ жил угаасаа тамирчид сайн тамирчид айгүй хэрсэн байна. Тэгээд өөр дээрээ бас дахиад өшөөн сайн ажиллах хэрэгтэй юм байна. Өшөө сайн томрох хэрэгтэй юм байна. Асаал цаг хугацаа ордог те бизнес спорт юм болохоор ямар ч байсан энэ удаагийн тэмцээнээс мултарлаа. Одоо тэгэхээр бүгдээрээ тэмцээн рүү ороод одоо финалцсан Монгол тамирчтай очиж үзье. За тэгээд финалцсан те хэн про карт авах нь, про картыг хийсэн хэн болох нь тэрийг бүгдээрээ очиж үзье. Ингээд Мессивскийн тамирч Хогийнх маань ганцаархнаа монголчуудаас ганцаархнаа топ 7-д орлоо. Ингээ баяр үргээ за сэтгэлээр байна. Одоо юу 5 цагаас финалтай гэж байна. Тэгээ 5 цаг хүртэл ерөнхийдөө жоохон амарч байгаа. Финал дээр нэг сайн дайрал үзээд ямар ч тач өрсөлдөөн бол амар байна. Энд чинь Монголын дандаа шилдэг тамирчид ирж байгаа шүү дээ. Тэгээ яг ганцаараа финалдаа Опондоо ганцаараа финалцсандаа бол баяртай байна. Гэтэ асар их хариуцлага гэдэг юм ирж байгаа болохоор жоохон одоо нэг ганц нэг цагийн хугацаагаа тэрэн дээрээ сайн амраад сайн хөөлгөл хамаг юма дайчлаад нэг үзээд даал гэж одоо яг жинхэнэ тамирчны нөө арга нарийн ухаан гарна шүү дээ тий. Тэгэл бүх юмаа гаргаад дайслаад үзээ. Тэгээд олон ч тамирчид сайн тамирчид улс улсаас ирсэн байна. За тэгээ финал дээр болцоо. Тэгээ амжилт хүсье. Хараад өгөөрэй. Ганц финалцсан тамирч маань одоо финал дээр асартчлаа тайзан дээр авч чадсангүй 0 авчаад их хооронд нь одоо яг юу хийцгүүлгээд яг нэг гүлүүлдэг ягаа юм болсон. Тэгээ 0 орчоод газ хүрээд ирэх хооронд орлоо. Уг нь бол нэг хоцроогүй. Зүгээр яг очоод поз барьчих болохоор л тоо. Тэг яг нөгөө нэг солонгос ч юм зарчимч ус болохоор тийм. Яг тэгэхээр харамсалтай юм болоод. Өмнөөс нь харамсаж байна. Тэр эзэн нэг цагт энэ прокартыг угаасаа авах ойрхон боо шүү дээ. Тийм үү? Тэр хэмжээнд угаасаа ирсэн. Хэмжээндээ бол ирсэн. Одоо гарч шагнал гарахт нь зүгээр шагнал гардуулахт нь дагаж гараад 7 жилтгаа ороод таад. Тэгж бодож ин гарах нь тайзан дээр гарахгүй нөө. Ийм гоё мондос сэтгэл зүйтэй тий. Сэтгэл зүйн төвшөртэй байгаа л үнэхээр харах гэж байна. Миний өдөр удахгүй ирнэ. Солонгост ажиллаж амьдардаг суралцдаг. Бизнесийн тэмцээнд ордог Мессивскийн тамирчин Яндахтайгаа таарсан байна. За сайн байцгаана уу? Монголчуудад дэмжих гээд ирсэн байна. Сэтгэл бол манай монголч тамирчдад бол ерөнхийдөө бол аюу сайн байна. Тэгээ 4 жилийнхийг бодоод энэ жилийн тамирчид бусад орны тамирчдад бол нэлээд сайжирсан байна. Ер нь бол аюу эвгүй шүү. Их монголчуудад их тамирчин мултарчлаа шүү дээ тий. Таны бодлоор юу гэж бодож байна те монголчуудад гадаадууд илүү сайн байна уу? Шүүлтэн дээр асуудал байна уу? Ер нь юу гэж бодож байна? Шүүлтэн дээр бол нэг асуудал байна. Яг манай монгол тамирчид бол яг миний харж байгаагаар жоохон объем нь одоо сайн тамирчид нь бол объем нь бол нэг жижигдэхгүй байгаа ч гэсэн те нэмгэрэлт болон зарим бусад булчингууд дээр бол ерөнхийдөө жоохон жижиг юм алдаа гарч байгаа нь бол ерөнхийдөө ажиглагдчихэв. Олон улсын тэмцээнд олон гадаад хүмүүстэй монгол хүн ингээд монголчууд өндөрсөлтөөд ингээд ийм байгаа тэр байна. Үзээ сууж яхад байна. Мэдээж гоё нь огш чинь. Энэ жид би нэг орё гэж бодож байсан. Тэгээд
жоохон бэлтгэлийн улмаас одоо ерөнхийдөө оролцож чадсангүй. Одоо бодигоор хичээлдэг тамирчин болгоны мөрөдлийн тайз шүү дээ тий. Тэгээ ер нь бол гоё ээ нөө. Кремний өнөр өнөрлөөл гэхэд гоё яа. Ер нь бол удахгүй ер нь аматурд орноо л юм байна те. Ерөнхийдөө бол байгаа юм те. тий дараа жилээс ч юм уу. Амжилт хүсье. Прокартны эзэн болоорой. За баярлалаа. Дүүдэж гэсэн амжилт хүсье. За ингээд IFPP Pro ганаахтаа таарсан байна. За тэмцээн хэр болж байгаа? За өстой гоё зохион байгуулалттай болж байна. Тайз мэд энэ хэсгээс гарч байна. Монголчууд маань их болов баярсан байна. Ер нь дайчин шүү. Монголчуудтайгаа дэмжиж дуустаа. Энэ удаагийн одоо тэмцээний өрсөлдөөн нэлээд ширүүхэн болж байгаа шүү дээ. Форум сайтаа тамирчид ер нь нэлээд их ирсэн бол та тэр талаар юу гэж? Олон хүмүүс ирсэн байна. Тэгээд бидний тамирчид ерөнхийдөө маш сайжсан. Ер нь бол нэг левел ап хийсэн байна. Монгол тамирчид бас нэг левел ап хийх бол ер нь нэг хэмжээндээ тогтцсон байна гэж байна. За ганаахтаа баярлалаа. Амжилт хүсье дараагийн тэмцээнд нь. 노로가 뒤져라 노로 과자만 미팅 쏟았었다 아 지금 말 슛도 사고 슛 네, 감사합니다. 대단히 수고하셨습니다. 네, 음악 크게 틀어주세요. 버스다운! 네, 선수들 문제 아래로 내려오세요.
238번 238 지루이고 버스 플레이 294번 김성호 4위 서드 플레이스 239번 239 시작 2위 세컨드 플레이스 228번 228 아노바 하여간 언더베스트 버스 플레이스 233번 이진호 234번 선수가 중앙에 외모 박스 За ингээд Германаас уулзсан байна. Финалд хороо авангаа аллаа. 2 дугаар раунд орчлоо. Тэгэхээр харамсалтай юм боллоо. Бараг илүү байсан. Тэгээд угаасаа Солонгос хүмүүстэй төсөөдөр болж ин Солонгосын шүүгчнэр байна. Тэр утгаараа илүү бараг Солонгос тамирчинтай өгчлөө гэж бас нууцхан хардаад байна. Тэгээд үнэхээр бас найзах хүмүүс үнэхээр харамсаж байна. Солонгост ажил хийгээд хилдээд аматур тэмцээнд ингэж үзэлтэй орох гэдэг үнэхээр багч найзараа. Найзд ямар ч баяр хүргэе. Баярлалаа гэсэн шүү дээ. Ажил авчлаа л гэж бодсоо. Гэтэ дахиад жоохон бэлтгэхтэй мэлгүй. Боочгүй. Гоё шүү дээ. Тас олоо. Ороо ойрхон шүү дээ. Тэгт авчлаа л гэж бодлоо. Яг тэгрээ. Зүйлдээ яг тэгэл мал руу ороод ирэхээр жил тест гэдэг болж байна. Сүүлийн хоёр дээр за авцсан байна л гэж бодсон гэсэн чинь. Гэтэ амар ойрхон зэрсэн баха оноо. Оноо бол амар ойрхон зэрсэн. Ерөөсөө илүү гах юм бол байгаа. Аа тэгтээ жоох тийм л юм. Тэгтээ яг үе болно. Намайг дэмжсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд прокорт авчихсан уучлаарай. Үлцэх гэдэг юм шүү дээ. Өндөө зүйлсэн. Өндөө зүйл хийжсэн. Энэ хүртэл хэрэгжсэн. Юу шүү дээ. Тамирчууны амьдрал ингээ бууж өгөхгүй шүү дээ. Хэдүүлээ настай л байна тийм үстэй. Өшөө сайн хичээгээд өшөө гойд эзэнүүдээ оролцоод хамтдаа гоёцъя. Тэгээ. Хамтдаа гоё. Өсөн дэвжи, хамтдаа бороо олцгаая. Яг уу яг. Гэтэ үнэхээр хичээсэн. Үнэхээр хичээсэн. Та нар бодлоо 2 жил юм амтурд орчоод тэрнээс хойш дахиад 2 жил ингэж энэ тэмцээнд өрөөж бэлдэж байгаа. Удаан бэлддэг ингэж тамирч ер нь ховор шүү. Тэгээ дээр нь их ажлын хажуугаар ажил хийгээ ингэж бэлдэж байгаа. Өмнөөс нь үйлчих гэдэг. Яа гэвэл ямар их хичээл зовж, ямар их хөдөлж хөдөлмөр гаргаснаа мэдж байгаа болохоор тэгээд Ямбата бөөнрөө уран зориг өгөөрөө дараагийн тэмцээнүүд нь амжилт хүсээрэй. Баярлалаа. Окей.